За цаан чинь дэлхий дээр унж магадгүй солироос болоод NASA-гийн эрдэмтдийн нойр нь хулжаад байгаа гинэ. 1998 оныг та санаж байгаа бол 1998 онтой холбоотой нэг том мэдрэмж нь солироос айх айдас байсан баха. За би бол санаж байна. Солироос айгадгүй юм уу их айдаг байж билээ тэр үед. 1998 онд Armageddon, Deep Impact гэсэн солир дэлхийд мөргөж байгаа кино яагаад ч юм бэ нэг жилийн дотор араас олон гарсан. За ингээд тухайн үед бас нэлээд солирын тухай кино тренд өжээ. Үүнтэй холбоотойгоор 1998 онд Америк нэгдсэн улсын Конгрессийн гишүүд NASA-д чиглэл өгч ирсэн билээ. За энэ солирын тухай судалгаагаа хяналтаа илүү сайжруулаа гэдэг. За үүнээс хойш NASA ч солирын үйл ажиллагаа бас нэлээд эрчимжүүлсэн байдаг юм байна. 2016 онд гариг хамгааллын төв гэдэг нэртэй яг солирын аюулаас хамгаалах зориултаа бүр хилтэс тусдаа гаргаж ажилласан. За энэ солирын хилтэс бас нэлээд амжилттай ажиллаад 2022 онд нэгэн солирын чиглэлийг хүртэл өөрчлөх туршилтыг DART гэдэг нэг тийм төслөөдөг. Энийг амжилттай хэрэгжүүлсэн. За тэгсэн чинь яг энэ гариг хамгааллын төвийн дарга Kelly Fast гэдэг эрдэмтэн саяхан хэдхэн хоногийн өмнө болсон эрдэм шинжилгээний хурал дээр нэгэн үг хэлсэн олон хүмүүсийг тухгүй тулж байна. За тэрээр юу хэлсэн бэ гэхээр солироос болж нойр нь хулжаад байна гэсэн. За нэг сайн мэдээ байна. Ямар ч байсан динозавруудыг устгасан шиг 10 км-ийн том ч юм уу том солирыг бол дэлхийг лав мөрөхгүй юм байна. Ойрын хугацаанд. Яг тэгэхээр NASA ийм солирууд том бөгөөд олж нээхэд амархан байдаг учраас ийм том солируудыг 97-98% магадaltaйгаар итгэлтэйгээр ийм солир мөрөхгүй гэсэн итгэлтэй мэдээлэл гаргаж илаа. Гэхдээ Kelly Fast эрдэмтний санаа зовоод байгаа асуудлууд нь хотыг бүхэл бүтэн хотыг ч устгахч магадгүй тийм том солируудыг тэгж хангалттай хянж чадахгүй байгаад гол асуудал юм байна. За 300-аас 500 метртэй солирууд бол зүгээр хотууд дээр унах юм бол зүгээр юу устгах боломжтой. Ийм солируудын ердөө 40%-ийг нь л хяналтандаа байлгаж чадж байгаа юм гинэ. Тиймээс ерөөсөө 60% нь буюу ерөөсөө л хизээ мэдгүй дэлхий дээр солир орж ирээд мөрөгчхийг үгүйсэхгүй. За тэр нь гай болж хот дээр дарчих юм бол тэр хот бол тэр чигээрээ устснаа. Ийм бодол ерөөсөө бодцохоор миний ингээд нойр хүрдгүү маа шинжээгөө нойр хүрдгүү ингэж Kelly Fast хэлсэн. За энэ хэлсэн яриа нь тренд үүсгэж байгаа юм байна. Америк нэгдсэн улсад City Killing Asteroids гэдэг хайлт 20,000 хайлтгаар Google трендээр тэргүүлээд байгаа шалтгаан энэ юм байна.